Халдаг эмчилгээний өвдгөвч. Хүний биеийн тулгуур болсон хөлийн нуулам хэсэг өвдгөнд насжилтын явцад хөших, үрвсэх, яс ургах гэд олон зовирууд илэрч улмаар хөдөлж явхад саад учирдаг. Харин энэ бүгдээс хэрхэн сэргийлж басгүй эмчлэх вэ? Турмалин болон соронзыг агуулсан халдаг эмчилгээний өвдгөвчийг хэрэглээд үзээрэй. Соронцтой халдаг өвдгөвч нь өвдгөний үений шингэн алдагдах, яс ургах, сийгэх гэх мэт зовирын үед өвдөлт намдаан үений шингэнийг нөхөж, суцыг тэлэн цусны эргэлтийг сайжруулна. Турмалин болон соронзыг агуулсан халдаг эмчилгээний өвдгөвч нь хоёр өвдгөнд зүүж хэрэглэхээр хосоороо. Та хоёр өвдгөндөө зүүн эмчилгээний үр дүнг мэдрэн эрүүл амьдраарай. Өвдгөвчний дотор талд физик эмчилгээний халалт үүсгэн биеийн дархлааг дэмжин үений шингэн алдагдахаас сэргийлэх турмалин чулуу мөн өвчин намдаан эрүүл мэндийг дэмжих соронзыг жижиг хэмжээтэй шигтгэж өгчээ. Тэгэхээр энэхүү өвдгөвч нь турмалин чулуу болоод соронзны хосломол үйлчилгээний тусламжтайгаар цусны эргэлтийг түргэсгэн судсыг тэлэн өвдөг хэсгийн өвдөлт зовирыг намдааж үений шингэнийг нөхөж өгөн хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд орохоос сэргийлж өгнө гэсэн үг юм. Тамирчин болон өвдөг үений бэртэл авсан хүн, өндөр наснууд, алхаж гიშгэх нь удааширсан хүмүүст нэн тохиромжтой. Халдаг өвдгөвч нь үе мөчний үрвсэл, өвдөгний яс ургалт, өвдөг хөших, гуй болон шилбэний булчингийн сулрал, холбогч эдийн суналт, шүрмэс татах, ангийн үе мөчөндөө орох зэрэг өвчлөлүүдэд урьдчилан сэргийлэх болон цаашид хүндрэхээс сэргийлж өгнө. Хүний биеийн халуунтай нэгдэн халалт үүсгэн дархлааг дэмжиж биед байгаа хорыг хөс болон шээсээр гадагшлуулна. Та азай буурлуудынхаа эрүүл мэндийг хайрлаж халдаг өвдгөвчийг авч өгөн бэлгэлээрэй. Энэхүү халдаг өвдгөвч нь өвдөг болон хөлний эмгэгийг үгүй хийх эмгүй эмчилгээ юм. Өвдгөө хамгаалж урт удаан амьдрий. Халдаг эмчилгээний өвдгөвч.